Өглөөний мэдээ өргөзөгчтэй ажлын хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар яг одоо танд хүрч байна. Өнөөдөр надтай хамт студиуд ганц цацрал номер эрдэнээр ажиллаж байна. Өглөөний мэдээ өргөөрэй. Тэгэхээр өглөөний мэдээ өргөөндөд үзэгчтэй. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрүүдэд юу болсныг та бүхэнд товчхон сануулъя. За хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүвгийн 16-гийн тоглолтууд бол энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт албан ёсоор эхэлсэн байгаа. За хэдхэн цагийн өмнө Норвеги болон Бразилийн тоглолт өндөрлөж 2-1 ярцаад байгаа Норвегийн шигшээ баг Бразилийн шигшээ багийг буулга авснаар ийхүү шүвгийн 8 шалгарч байна. Харин дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шигшээ баг энэ удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өндөрлүүлж байна. За харин Америк нэгдсэн улсад 7 дугаар сарын 4-нд 250 жилийн түүхтэй болж өнгөрлөө. За Америк нэгдсэн улс дээр энэ хүү түүхтэйг бол өргөн дэлгэр бол тэмдэглэн өнгөрүүлсэн байна. За харин энэ 7 хоногийн үед манай Монгол улсад 5 өдөр буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ-мён төрийн албан ёсны айлчлал хийх байгаа. За Тэнгэр телевизийн хувьд энэхүү айлчлалыг та бүхэнд шууд дамжуулан за айлчлалтай холбоотой хамгийн сүүлийн мэдээлэл болон олон улсын судлаачдын байр суурийг та бүхэнд өргөх болно. Зарим мөн энэ 7 хоногт гол анхаарлаа хандуулж байгаа сэдвүүдийн нэг бол яах аргагүй мөн адил шүвгийн 16-гийн тоглолтууд байгаа. Тэгэхээр дэлхийн нийтээр хөлбөмбөгийн одоо гур амьсгалыг бол дахин нэг удаа ийм мэдрэх ийм гайхалтай тоглолтууд бол үргэлжилсээр холлоо. За тэгэхээр хөтөлбөрийн эхний хэсэгт бид за 2026 оны эхний хагас төрөнгийн зах зээл дээр яг юу болоод өнгөрөв? За хамгийн хөдөлгөөнтэй байсан секторууд юу байсан? За харин 2 дугаар хагасдаас ямар хөдөлгөөнүүд ажиглагдах бол үүнийг бас томоохон судалгааны байгууллагууд болон банкуд хэрхэн яаж таамаглаж байгаа вэ гэдэг талаар ярилцах болно. Тэгэхээр эхний хагаст бол хэд хэдэн гол хүчин зүйлүүд байсан. За макро эдийн засгийн үзүүлэлт талаасаа бол Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн банкны удирдлага солигдсон. Тэгэхээр энэ шинэ удирдлагын авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон шийдвэрүүд за мөн дараагийн баримтлах бодлого ерөнхийдөө ямар хөө байх вэ гэдэг дээр бол хөрөнгө оруулагчид гол анхаарлаа хандуулж байсан. Харин оны эхний хагасын шоконд оруулсан хөрөнгөний зах зээлийг шоконд оруулсан зүйл бол яхаа аргагүй геополитикийн асуудлууд байлаа тий. За ялангуяа одоо энэ Ираны дайнтай холбоотой асуудал дээр хөрөнгөний зах зээл эхний өдрүүдэд маш их реакцийг үзүүлжсэн боловч за нэг дунд орчимд нь бол ерөн бас харьцангуй тайвшраад томоохон компаниудын санхүүгийн ялангуяа нэгдүгээр улирлын санхүүгийн тайлан гарч явах үед бол маш их хэмжээний өсөлтүүд бол ажиглагдчихлаа тий. Түүний гол түлхүүр нь бол мэдээж яхаа аргагүй технологийн компаниуд, хэмнэл оюун суурилсан компаниуд байлаа. Тэгээ хэмнэл оюунд суурилсан компаниуд одоо энэ жилийн хагасын хөрөнгөний зах зээлийг бол гол хөдөлгөгч хүчүүд нь байсан гэж хэлэхэд болно. За мөн хөрөнгө оруулагчид энэ дээрээс юуг бас айгүй онцолж тайлбаруудыг бичсэн байна вэ гэхээр ер нь бол геополитикийн асуудал түр хугацааны зүйл байд юм аа. Одоо энэ ойрхон орнодын асуудал ч вэ, Ираны дайн ч вэ, Орос Украины дайн ч вэ. Энэ мэдээллийн гарчигнууд бол хөрөнгөний зах зээлийг гол хөдөлгөдөг зүйл биш. Харин макро эдийн засгийн үзүүлэлтүүд бол яг гол хөдөлгөгч хүчин зүйл нь байд юм а буюу ер нь бол яг Ираны дайнтай холбоотойгоор инфляц нэмэгдэх гэдээсэн асуудал нь яг гол хөдөлгөжсэн зүйл байсан. Харин тэнд явагдчихсан улс төрийн асуудал бол арай өөр зүйлсүүд байсан гэдэг энэ тайлбаруудыг бичсэн байна. За харин яг энэ инфляцийн асуудалтай холбоотойгоор газрын тосны болон эрчим хүчний үнүүд бас огцом нэмэгдэж байсан боловч яг 6 дугаар сарын сүүлчээр $67 хүртэл бас буурж орж ирлээ. Буюу дайны өмнөх одоо төвшинлүүгөө ойртож ирсэн байна л да. Тэгэхээр ер нь бол ингээд товчхондоо бол тэг иймэрхүү үйл явдлууд бол эхний хагаст бол болоод өнгөрлөө. Харин технологийн компаниудын хувьд те можига технологийн компаниудын хувьд бол маш өндөр үзүүлэлтийг үзүүлсэн байгаа. Mangos гэдэг шинэ нэршил гарч ирлээ шүү дээ те. Тэгэхээр Mangos ер нь цаашдаа яах юм шиг байна. Тийм тэглэгийнхаа Mangos буюу Meta, Anthropic, Nvidia, Google, OpenAI за сүүлд SpaceX нэмэгдэж орж ирсэн байгаа. Тэгэхээр Mango байж байгаад Mangos болсон гэсэн үг. За гол нь яг сая ганагаа ярьж байгаачлан за эхний хагаст бол тий эхний 6 сарын хугацаанд бол энэ одоо өсрөнгөө бүр огцом амжилтыг үзүүлсэн байгаа. Харин үлдсэн 6 сар буюу одоо жил дуусах тохход ер нь яах вэ? Энэ өсөлтөнд цаашаа үргэлжлэх вэ? Альс хөөс хагарах уу гэдэгт бол Wall Street-ийн одоо томчууд буюу одоо Goldman Sachs болон Morgan Stanley-ийн ерөнхий таамаглалыг та бүхэнд хүргэе. Тэгэхээр Goldman Sachs-ийн тухайд гэвэл ер нь бол эрэг таамаг төвшүүлж байгаа. За тэд дэлхийн хөрөнгөний зах зээл эх 12 сард нийт 11% өгөөж авчирна гэж үзэж байгаа юм байна. За мөн сүүлийн үед дэлхийн хамгийн том одоо технологийн компаниудын зардал нь өсөж хувьцааны хаашинд бага зэрэг унаад байгаа ч гэсэн за тэдний үзэж байгаагаар бол тэдний шинжээчтэй үзэж байгаагаар бол үүнийг муу зүйл биш гэж одоо хэлж байгаа. За яагаад тэгэхээр л зах зээлийн
үйлдвэрлэлийн өсөлт зөвхөн хэдхэн одоо технологийн компани дээр зогтгоо болсон. Харин ч үйлдвэрлэл, банк санхүү зэрэг бусад салбарууд руу бас тархан одоо илүү эрүүл хэлбэрээр өргөчгөөр байгаа гэдгийг бол хэлжсэн. За нөгөө тал тэгвэл Morgan Stanley-гийн хөрөнгө оруулагчдыг ер нь бол хэд таавширч болохгүйг бас анхааруулж байна. За оны сүүлээр Mango-ийн компаниудын бас санхүүгийн тайлан гарах үед тэдний одоо яг өнгөрсөн хугацаанд хийсэн дэд бүтцтэй хийсэн асар их томоохон нэлээд одоо өндөр дүнтэй хөрөнгө оруулалтууд байгаа. Тэгэхээр энэ яг үнэхээр бодитоор ашиг авчирж ийн үгүй юу гэдгийг бол зах зээл шүүж эхлэн гэж ойлгож байна. Тэгээд тодорхойлбол Morgan Stanley-гийн тооцоосноор бараг 800 тэрбум орчим доллар бол хөрөнгө оруулалтад зарцуулагдсан гэсэн юм тооцоо байгаа. Тэгэхээр энэ их хөрөнгө оруулалт нь үнэхээр бодиттой ашиг авчирж ийн үү гэдгийг бол хөрөнгө оруулагчдыг сайтар ажиглах хэрэгтэй гэдгийг бол зөвлөсөн. Тэгээд саяхан гэхэд бас SpaceX компанийн хувьцааны үн ердөө 3 хоногийн дотор 16%-аар унсан байгаа. Тэгэхээр энэ бол хүмүүс ямар нэг одоо зүйлийг сохроор дагаж те. За энэ бол ингээ өсөлт үзүүлэх юм байна гэд ингээ шууд итгэх биш. Илүү одоо нягур хандж байгааг бас нэг илрэл боллоо гэж үзсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагчид ер нь цаашид яах ёстой вэ гэдэг дээр нэг 2 хон зөвлөгөө бол хэлсэн байгаа. За нэгдүгээрт бол дэд бүтц рүү анхаарах энэ бол яалтчгүй. За програм хангамж хөгжүүлж байгаа компани гэхээсээ илүү тухайн одоо програм хангамжийг ажилуулж чадах тэр дэд бүтцэд хэр их одоо компани тэдгээр компаниуд руу хөрөнгө оруулалт шилжиж гин гэж байгаа. За хоёрдугаарт бол зөвхөн технологи гэлтгүй бас бодит эдийн засаг, түүхий, за тэр дундаа инфляцийн хамгаалтуулах алтуулан богино хугацаанд бондууд руу хөрөнгө одоо төрөлжүүлэх нь бол хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь зөв гэсэн байна. Тэгэхээр сая хэлсэн бас 2 зөвлөгөөний эхний буюу дэд бүтцэн анхаарах, хандуулах тал дээр бол компаниуд ч биш улс одоо орнууд бас хөрөнгө оруулалтуудаа татаад эхэлсэн байгаа. Тухайлбал Франц болон энтхийн бас жишээ байна. Францын хувьд гэвэл SoftBank-ны үүсгэн байгуулагчтай за тухайлбал ерөнхийлөгч Макрон шууд холбогдоод 75 тэрбум еврогийн дата төв барих амлалтыг авч чадсан. За энэ нэтгийн тухайд гэвэл улсын ерөнхий сайд Модигийн хувьд гэвэл за Amazon энэ нэтгийгт 48 тэрбум доллар, за Google хараа 15 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийхээ бас зарлаад байгаа. Гэх мэтчлээ ингээд улс орнууд хүртэл яг одоо дата төв дэд бүтцтэй анхаарч одоо томоохон хөрөнгө оруулалтуудыг татаж эхлээд байгаа ийм дүр зурагтай байна. Яг жилийн өнгөрсөн жилийн төгсгөл хэсэгт ер нь технологийн компаниудын 4-р улирлын тайлан дээр капиталын зардал хэд өндөр болцсон байна гэдэг зүйлүүдийг маш ихээр ярьдаг байсан тийм. Тэгсэн чинь одоо яг бодоод үзэхээр 1 сар сард бол Венесуелийн асуудал яригдаж эхэлсэн. За үүний дараачаар орох дорндын асуудал ер нь бол Америк 92 тохиролцоонд хүрч чадахгүй байна шүү гэд 2-3 сард бол маш их олон мэдээлэлүүд явж ирсэн. За 2-р сарын сүүлчээр бол дайн эхэлсэн байна тийм. Тэнгуут яг геополитикийн асуудлуудаас болоод энэ капиталын зардалтай холбоотой асуудал арай нэг юм дараагийн хажууд тишээ давагдсан байсан гэсэн. Одоо яг дайн амжаад энхий хилэлцээр явагдаж байгаа энэ үед технологийн Wall Street-ийн яг одоо энэ капиталын зардалд илүү анхаарлаа хандуулж байгаа шиг л байна. Тэгэхээр Нёгоос асуухад хамгийн өсөлттэй нь бол мэдээж чипний салбар байсан баг тийм. Бусад онцлог салбарууд бас юу байв секторууд. Тий 26 оны одоо 1 сарын 1-ээс буюу YTD гэж хэлдэг те одоо year to date гэсэн одоо үгнээс гаралтай. Тэгэхээр яг өнөөдрийг хүртэл буюу за ер нь бол 6 дугаар сарын 30-наар л тооцочлоо юм л да. Эхний хагас жил одоо улирал те. Тэгээд энэ дээрс харахад бол дэлхийд тэр чигтээ ерөнхийдөө өрнгийн зах зээл нь өсөлттэй байлаа гэж ойлгож болно. За үүн дээр бол MSCI-гийн WCI одоо индексийг харах юм бол буюу нийтээр нь харж байгаа үзүүлэлт гэсэн үгтэй 1149% өссөн байна. Дэлхийд тэр чигтээ. За энэ дотроо бүр хөгжингүй зах зээлүүд буюу одоо emerging market-ууд гэж хэлдэг одоо хөгжиж байгаа зах зээлүүд те энэ бол бүр 24.2%-аар өссөн гэдэг юм гайхамшигтай үзүүлэлтийг харуулж байна л да. Тэгэхээр энэ дээр бол үндсэндээ гол одоо өсөх болсон салбаруудыг бид нар дурдах зүй те. За Morningstar Global-ийн одоо судалгаан шинжилгээний энэ байгууллагын өгсөн мэдээллээр бол за технологи химэл оюухан хагас дамжуулагчийн салбар бол энийг бол одоо өнгөлсөн. За S&P 500-гийн өсөлт бол ерөөсөө энэ 3 салбартай шууд холбоотой гэдгийг бол онцолж хэлсэн байна. За үүнээс гадна бол industrial буюу одоо үйлдвэрлэлийн салбарыг бол онцолсон. За үйлдвэрлэлийн салбар S&P секторын хувьд бол ерөнхийдөө нэг YTD буюу өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд бол нэг 20 орчим хувиар өссөн байна. Энэ бол одоо гайхамшигтай өсөлт гэж ойлгож болно. За мөн дараагийн салбар бол energy буюу одоо эрчим хүчний салбар байгаа. За эрчим хүчний салбар бол яг энэ одоо
цаг хугацаанд бол хамгийн өндөр өгсөн хамгийн өндөр эрэлттэй байсан энэ салбар гэж ойлгож болно. За 1-р сараас болсон үйл явдлаас одоо бид нар мэдэн штэ тий геополитикийн асуудал буюу Венесуэлийн одоо ерөнхийлөгчийг авч явснаас эхлээл эрчим хүчний салбар дахь компаниудын хувьцааны үнэлгээ өсөж ирсэн. За яагаад тийм нөхцөл бүрдсэн гэхээр 1-р одоо тэдгээр эрчим хүчний компаниуд бол Венесуэлийн тэр одоо байгалийн газрын тусан дээр бол өөрсдийнхөө одоо үйлдвэрийг байгуулах боломж бий болсон. Ингээд цаашдаа бүтээгдэхүүнүүдээ олон улсад экспортлох одоо тэр боломж нэгдэж гин гэж үзсэн учраас тэдгээр компаниудын өсөлт орж ирсэн. За ингээ 2-р сарын сүүлд буюу 3-р сарын эхнээс бол ойрхон орондын асуудал үүссэн байж байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа явандаа одоо газрын тосны нийлүүлэлтийг бол хумих буюу үнийг бол өсгөх энэ хандлага руу шилжсэн. Тэгэхээр энэ одоо магадгүй бараг тренд гэж хэлэх юм уу те энэ тренд бол нийтдээ 35% өгөөж өгөх гэсэн байна гинэ. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг хагас жилийн дотор бол 35% өгөөж өгдөг одоо ийм одоо сектор байхгүй те одоо хамгийн баталгаатай найдвартай гэдэг чи ийм одоо бүтээгдэхүүн байхгүй шүү дээ санхүүгийн хувьд бол тэгэхээр энэ бол одоо үнэхээр том өсөлт юм аа гэдгийг бол онцлох нь зүйтэй. За үүнээс гадна бол basic materials буюу resources гэж хэлдэг. За энэ дээр бол одоо яг эдгээр асуудлуудтай холбоотойгоор дахиад commodity салбар дээр бол одоо эрэлт үүссэн гэж болно. За түүхий эд гэж ойлгож байна тийм. Тэгэхээр түүхий эдэд бас өсөлт нь нэмэгдсэн байна. За ингээд харах юм бол одоо эдгээр салбарууд бол харьцангуй маш хурдтайгаар өссөн гэдгийг бол харж байна. За эргээд нөгөө талдаа сул одоо өсөлтгүй болсон, эсвэл бүр уналт руу орсон ийм салбарууд байна. За энэ дээрээс дуртах юм бол consumer discretionary гэдэг одоо буюу хэрэглэгчдийн одоо хэрэглээг одоо харуулдаг ийм салбар байдаг. За энэ салбар бол 1 орчим хувийн уналттай байсан гэж ойлгож байна. Хүчний үн нэмэгдээд байгаа болохоор ер нь хэрэглэгчийн бүтээгдэхүүн улам үнэтэй болоод байна шүү дээ. Яг үнэ. Тэр энэ салбарыг ер нь юу гэж тооцоолдیں гэхээр бид нар яг зайлшгүй худалдаж авах одоо өргөн хэрэглээний бараанаас гадна нэмэлт бүтээгдэхүүнүүд л гэж ярьдаг л да. Одоо жишээ нь юу гэдэг нь гадуур хооллох ч гэдэг юм уу. Энд бол одоо жишээ нь Макдоналдсын хувьцаа ордог байх жишээ тий. За хувцс болон тансаг хэрэглэлийн бүтээгдэхүүнүүд. За Nike-гийн жишээг бид нар дурдж болно. Тансаг хэрэглэх юм бол LVMH-ийг ярьж болно тий. За гих мэтчлэн онлайн худалдаач гэдэг юм уу. Entertainment салбар гэдэг. Эдгээр салбарууд дээр бол харьцангуй өсөлт байхгүй. Шахав. За бүр хасганы хувьтай хүртэл байна. За дараагийн нэг асуудалд орсон салбар юу юм гэхээр financial буюу санхүүгийн сектор байж байгаа. Санхүүгийн сектор яагаад энэ үед өсөлт үзүүлэхгүй байгаа юм гэхээр нөгөө хүүгийн асуудал яригддаг гэсэн. Хүү хэрвээ цаашдаа ямархуу хандлага руу буурах юм эсвэл бол дээшээ өсөх юм уу гэдгээсээ хамаарат эрсдэл маш их нэмэгдэж чинь гэсэн. Тэгэхээр төв банкнаас гаргах шийдвэр нь өөрөө тодорхой биш байгаа учраас санхүүгийн салбар бол цаашдаа өөрсдөө зээлээ гаргаж тэрхүү бүтээгдэхүүнүүдээсээ ашиг авах боломж нь багасч чинь гэсэн. Зээл харьцангуй тогтворцсон багассан гэсэн санааг илтгэж байна. За үүнээс гадна эрүүл мэндийн салбар байгаа. Эрүүл мэндийн салбар бол нийтдээ он гарснаас хойшоо бол хамгийн одоо илүү өсөх байсан боломжтой салбар гэж хүлээжсэн боловч хамгийн underperformed гэж хэлдэг. За ийм салбарт бол тооцогдож байна. За үүнээс гадна communication service буюу одоо юуны харилцаа холбооны салбар. За үүн дээр нэмхэн софтвер байж байгаа. Софтверийн салбар бол нийтдээ он гарснаас хойш 15% онсон байна. Бидний мэдих хамгийн томоохон компаниуд бол Adobe ч гэдэг юм уу те, Snowflake, за одоо өөр одоо ийм томоохон компаниуд байгаа. Тэгэхээр эдгээр компаниуд бол ер нь бол дунджаар 15% онсон. За ингээд салбараар нь ангилаад харах юм бол эдгээр одоо салбарууд бол одоо унсан байна. За өмнөд өрцсөн одоо салбарууд бол харьцангуй сайн өсөлттэй байсан байна гэдэг нөхцөл. Тэгвэл 2 дугаар хагаст ер нь яа харах шиг байна. Энэ дээр бас шинжээчд ямар таамаг дэвшүүлж. Тийм. Тэгэхээр 2 дугаар хагасыг бол ерөөсөө дандаа яг энэ зуны нөхцөлтэй бол холбож хэлдэг. За түрүүн миний дурдсан нөгөө эрчим хүчний салбар ер нь бол оны ихэнд бол маш хүчтэй өссөн. За тэр нөгөө түрүүний дурд 35%-аас ч дээш өндөр өсөлттэй байсан 60 орчим хувийн өсөлтийг үзүүлчихсэн. За эргээд өнөөдрийн байдал дээр 35% болчихсон байгаа болохоос биш те. Тэгээд эргээд 60 орчим хувиас 35% руу ингээд унж орж ирсэн дараагийн одоо өсөх боломжтой салбар гэдгээр бол Morningstar бол тодруулсан байна. За яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр зуны нөхцөл бол ерөөсөө автомашинаар аяллаа сар байдаг. За энийг дагсан эрчим хүчний одоо хэрэглээ бий болдог. За бид нар тоон датанаас харах юм бол сүүлд одоо 7 нэг болгон гардаг яг энэ Америкийн нэгдсэн улсын inventory буюу crude oil inventory гэж хэлдэг. Газрын тосны нөөцийн мэдээллээр харах юм бол 13 дахь 7 хоногтоо хасах төвшөнд байгаа буюу 13 7 хоног дарааллаад ямар ч гэсэн нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа гэдгийг бол харж байна. За энэ бол бүр 2021 оны 5 сараас хойшоо болж байгаа хамгийн урт одоо юм нөөц бүрдүүлэлт юм аа. Тэгэхээр нөөц бүрдүүлэлтийн муу байна гэдэг нь өөрөө юг харуулж байгаа юм гэхээр цаашдаа бол одоо газрын тос
одоо бусад одоо энэ эрчим хүчний материалыг одоо худалдаж авах шаардлага үүсэж байгаа гэдгийг харуулна. Тэгэхээр энийг худалдаж авах үед бол эргээд одоо эрэлт нэмэгдэнэ гэдгийг бол онцолж байгаа. Тийм учраас нөгөө эрчим хүчний салбарууд ялангуяа бидний сайн мэддэг Chevron ч гэдэг юм уу те Exxon Mobil ч гэдэг юм уу те эдгээр компаниуд дээр бол одоо дараагийн өсөлт байж болох юм аа гэдгийг бол илүү тайлбарлаж байна. За үүнээс гадна байгалийн мөн адилхан нийлүүлэлт хомсдсон байгаа. За одоо бид нар ойролт орнуудын асуудлыг харах юм бол маш их одоо нийлүүлэлт одоо хомигдсон буюу тэрхүү үйлдвэрлэгч нар бол одоо өөрсдийнхөө үйлдвэрлэлийг бол одоо бөмбөгдөөсөн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо эргээд эрэлт үүсэж хахад бол тэр өмнөх байсан шигэ буюу дайны өмнөх шиг одоо нийлүүлэлтийг хийж чадахгүй гэдгийг хэлээд байна л да. Тэгэхээр өнөөдрийн байгаа энэ маш хурдтайгаар доошо бууж орсон газрын тосны үн 68 дээр 67 дээр орж ирсэн байгаа үн чинь өөрөө эргээд өсөх магадaltaй. Энийг тагсан эрчим хүчний салбар дээр бол эрг хандлага бол 8-9 дугаар сард бол ялангуяа их орж ирнэ гэдгийг бол онцолж байна. За 7 дугаар сарын хувьд бол харцсангуй тоон датагаар харахад бол ерөнхийдөө л өсөлттэй байдаг сар. Сүүлийн S&P 500-гийн 20 жилийн дундаж үнэлгээг харахад 10 орчим хувьтай байдаг ч гэдэг юм. 7 дугаар сар бол ерөнхийдөө өсдөг. Яагаад тэгэхээр энэ чинь технологийн компаниудын 2 дугаар улирлын тайлан ерөнхийдөө зах зээлийг бол маш хүчтэйгээр өргөдгөө гэдэг ийм тоо статистик үүдэг. Тэрнийхээ дагуу явах магадлал өндөртэй. За 8-9 дугаар сард бол эргээд технологийн салбарт бол асар хүнд цогцолтууд болдог. За эргээд харин саяны бидний ярилдаг эрчим хүчний салбар дээр илүү өсөлт байх боломжтой маа гэдгийг бол одоо тийм тэгэхээр тоон дата мэдээллүүдээс бол дүгнжлэхээр. За ийхүү оны эхний хагасд бол ер нь геополитикийн асуудлууд, эрчим хүчний үнийн нэмэгдлүүд бол хөрөнгийн зах зээлийг гол хөдөлгөжсэн хүчин зүйлүүд байсан бол за одоо буцаагаад инхий Иран ялангуяа орогт оронтой холбоотой инхий хэлэлцээр яригдж байгаа энэ үед за томоохон технологийн компаниудын хиймэл оюунд зарцуулж байгаа зарцуулалтад бол хөрөнгө оруулагчид гол анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр энэ зарцуулалт буцаагаад эдийн засагт ямар үр өгөөжийг авчрах вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж байгаа гэсэн үг. За харин ажлынхын хөтөлбөрийн дараагийн хэсэгт бид яг энэ орогт орондын асуудлаар олон улсын судлаач Инх Баттай ярилцах болно. Эсвэг хугацааны завсарлагын дараа студид иргэд уулзцгаая. Студид иргэд автомобиль үзэгчтэй ажлынхын хөтөлбөр онцлог зочны хэсгээр үргэлжилж байна. Өнөөдөр манай студид олон улс судлаач доктор Инх Бат ирсэн байна. Шинжлэх ухааны технологийн сургуулийн багш. Өглөөний мэндийг хүргэе танд. За өглөөний мэндийг. Тэгэхээр бид орогт орондын асуудлын талаар ярилцах болно. Ер нь ялангуяа одоо энэ Америкийн нэгдсэн улс, Иран, Израилийн асуудлууд ер нь сүүлийн үеэс юу болоод байна? Яг одоогийн байдлаар бол Иранд бас гашуудлын арга хэмжээ болж байгаа буюу за Ираны дээд удирдагч асан Аятолла Хал-Хаменегийн оршуулгын ажиллагаа болж байна. Тэгэхээр яг энэ болж байгаа үйл явдлаас хэдүүлээ яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь яг энэ оршуулгын үйл ажиллагаа ер нь ямар болж байгаа шиг байна? Олон улсын хэвлэлүүд болон олон улсын талууд бас энэ дээр ямар байр суурьдыг илэрхийлж байгаа шиг байна. Ер нь бол Иран даяараа гашуудлын үйл явдал үргэлжилж болж шүү дээ. Яг өнгөрсөн одоо нэг дайн болоод нэг 4 сарын хугацаа өнгөрлөө шүү дээ тийм ээ. За энэ хугацаанд бол мэдээ дайны ихний өдрүүдэд Ираны дээд удирдагч бол амнасаа бол алдсан. За түүнийг хизээ оршуулах вэ гэдэг бол бас дэлхийн олон нийтийн анхааралд бол бас нэлээд байсан. За дайны ихний нэг 2-3 сарын нөхцөл байдлыг харах юм бол ер нь оршуулах боломж бол оршуулгын ёслолын ажиллагааг зохион байгуулах боломж бол бас Ираны талд бол үндсэндээ олдоогүй гэж хэлж болно. Яагаад тэгэхээр бол Америк болоод Израилийн агаарын цохилтууд бол одоо ээлж дараалал өгч байсан учраас тэр дундаа Израилийн одоо хүчнүүд бол Ираны хувьсгалт гавард болоод Ираны шашны дээд удирдагчдын ойрын удирдагчдыг одоо юу гэдэг онцгойлон одоо хөнөөх энэ цохилтуудаа бол үргэлжлүүлжсэн учраас бол бас одоо энэ оршуулгын ажиллагаа ёслолыг одоо зохион байгуулах боломж бол олдог баг. Хоёрдугаарт Ираны дээд удирдагчийг залгамжлагч Аятолла Хаменегийн хүү Хусейн байна. За тэр улс ер нь бас нэлээд хүн шархагдсан. Олонний өмнө бол гарахгүй бас удсан. За тэр хүний одоо бие тэнхээ бол бас тэнхэх энэ тал руугаа бол орлоо. За хоёрт нь бол мэдээж бол энэ инхийн гэрээ 60 хоногийн гал зогсоох түр гэрээ бол байгуулагдсан. За энэ боломжийг ашиглаад Ираны одоо төр засгийн газар бол одоо шашны дээд удирдагчийг одоо тойрдог тэр одоо төр барьж байгаа тэр хэсэг бол энэ ёслолын ажиллагааг бас томоохон ялалт улс төрийн зорилгоор одоо бас ашиглаж за мөн Ираны одоо олон улсын нэр хүндийг одоо дахин өргөх
За дэлхийн анхаарлын төвд Ираныг дахин авчрах энэ зорилгоор бол энэ ажиллагааг зохион байгуулж байна. За ёслолын ажиллагаанд бол одоо миний санаж байгаа бол Пакистаны ерөнхий сайд бас оролцож байгаа шүү байгаа. Тэгээд энэ бүгдөөс ингээ харахаар бол ер нь бас олон улсын төлөөлөгчид за энэ улсууд бол бас энд бол өөрийн төлөөлөгчдийг бол одоо илгээж байгаа. Эндээс харахаар бол бас олон улс дипломат арга хэмжээний хувьд бол энэ бас Иранд оноо авчрах ийм үйл ажиллагаа гэж ингэж бол харж байна. За талууд одоо 8 дугаар сарын дунд үе хүртэл бол ер нь бол инхий хилэлцээр төрнэ гэдэг бол 14 заал бүхий санамж бичигт гар үсэг зурчихсан байгаа тийм. Тэгэхээр энэ санамж бичгийг хэрэгжүүлэх үйл явц ер нь хэрхэн яаж өрнөх бол яг энэ санамж бичгийн заалтууд ер нь бодит байдалтай хэрхэн яаж нийцэж байгаа та судлаачийн байр суурь илэрхийлвэл. За нэг 14 зүйлтэй санамж бичиг бол байна. Гар үсэг бол зурсан. За энэ санамж бичгийн үндсэн гол заалт нь бол үндсэндээ 5 гол заалттай бол байгаа. Нэгдүгээр ормон зүйн хоолойг нээх. За хоёрт хэдийн чанд зарцсан Ираны хөрөнгүүдийг одоо буцааж болгох. За Ираны эсэргийн босголтын ажлыг одоо эхлүүлэх. За мөн одоо Ираныг тойрсон Америкийн тэнгисийн зэргийн бүсэлтийг одоо сулруулах. За ормон зүйн хоолойг олон улсын онгоц чөлөөтэй нэвтрэх. За гэвч бол одоо ингээ харахаар бол хоёр тал аль аль нь бол энэ 14 гэрээний заалтыг бол өөр өөрөөр бол тайлбарлаж байгаа жишээтэй. За Ираны хурцгалт гавардын хэвлэлийн мэдээлэлээс бол энэ гэрээнд гар үсэг зурсан үйл явдлууд Америкийн нэгдсэн улс ялгагдлаа үл хөдлөлтөй гэж шууд тайлбарлаж байгаа шүү дээ тийм. За тэгэхээр энэ хоёр тал бол ойлголцол хараахан болоог байна. За ямар ч гэсэн 60-ны хугацаанд бол үндсэндээ бол гал зогсоолоо. За энэ хугацаанд бол цаашлаад инхийн хилцээрд хүрэх ёстой. За зүгээр биний таамаглаж байгаа бол дахиад 60 хоногийн хугацаа бол авах бах. Ингэж бол дахиад явах бах. Тэрнээс шууд энэ 60 хоногийн хугацаанд дотор бол шууд инхийн хилцээрд гар үсэг зурчин гэж одоогийн байдлаар харахад бол арай өөр бол тэгж бол харагдахгүй байна л да. Хоёрдугаар юу вэ гэхээр энэ гэрээ бол ганцхан Америк Ираны хоорондох гэрээ бол биш. Энд бол одоо гол тоглогчдын нэг одоо хамгийн чухал үүрэгтэй Израиль улс энийг хэрхэн яаж хүлээж авч байгаа гэдэг хамгийн чухал. За Израиль улс бол энэ гэрээг бол хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол Израилаас одоо ангид ийм зүйл гэж янз бүрийн байдлаар бол мэдгэж явах жишээтэй. За Израиль улс одоо Ливанд явуулж байгаа зэргийн ажиллагаа бол энд бол хамаарахгүй гэж ингэж мэдгэж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ дээр бол аль алинд нь тийм ойлголтын зөрүү бол байгаа тийм. Ираны дээд удирдагч гэдэг бол тэр хүний эрх мэдэл бол зөвхөн Иран улстай ярууд үйлчлэхгүй. Тэр бол шиитийн шашны удирдагч учраас шиитийн шашинтай хүн ам хаана байна? Шиитийн шашинтангууд хаана амьдарч байна? Тэнд бол Ираны дээд удирдагчийн хүч нөлөө бол байдаг. Тэгээд ч одоо Ираны дээд удирдагчийн доор байгаа одоо хувьсгалт гавар гэдэг томоохон цэргийн хүчин байл. Энэ хүчин дотор бол Кудусыг командлагч буюу Кудусийн корпус гэдэг тусгай корпус байна. Энэ бол цэвэр хилийн чандах одоо үйл ажиллагаа явуулдаг энэ цэргийн командл багч. Тэгэхээр Ираны дээд удирдагчийн эрх мэдэл бол зөвхөн Иран даяар хязгаарлагддаг. Шиитийн шашинтай улсууд хаана байна? Тэнд бол юу гэдэг эрх мэдэл нь үйлчлдэг гэж ингэж өөрсдөө үздэг. Тийм учраас бол Ираны дээд удирдагчийг бол зөвхөн Ираны хэмжээгээр бол ойлгох хэрэггүй юм байна. Ираны ерөнхийлөгчийн хувьд бол тэр хүн бол Иран улсын газар нутгийн хэмжээнд тэр ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдэл одоо хэрэгждэг ийм учиртай. Тэгэхээр ер нь яг дайны өдрүүдэд ялангуяа бас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху руу хандсан хэд хэдэн бас хурц шүүмжлүүдийг хилээд амжсан. Тэгэхээр ер нь яг энэ Ираны дайны дараачаар ер нь Америк Израилийн харилцаанд ер нь ямар өөрчлөлт гарах бол ямар нэгэн өөрчлөлт гарна гэж бол та судлаачийн зүгээс харж байна. Тэгэхээр ер нь бол дай эхэлсэн үеэс ахгүйд бол Нетаньяхуг одоо хурцаар барууны удирдагчдод шүүмжилсэн шүү дээ. За Франц, за Итали гэдэг одоо Европын холбооны удирдагчдод Нетаньяхуг нэлээд шүүмжилсэн. За энэ дай эхлэхэд бол мэдээж Европын улс орнууд энэ бол ерөөсөө огт оролцоогүй. Америк нэгдсэн улс Европын холбоотнуудаа энэ дайнд одоо дэмжлэг үзүүлэхийг удаа дараагийн урайсан бол тэндээс бол ямар нэгэн томоохон дэмжлэгүүд хараахан бол байхгүй. За Их Британи бол өөрийн цэргийн бааз ашиглуулсан баг. За өөрөөр бол дэмжлэгүүд үндсэндээ бол байхгүй. За тэгэхээр бол энд бол бас үл ойлголцол бол байна. За мэдээж Америкийн одоо тэр дундаа арчсан намынхан бол одоо Нетаньяхугийн үйл ажиллагааг бол нэлээд хурцаар бол шүүмжилсэн. За тэр дундаа Дональд Трамп энэ чинь дан эхлээд 3 сар болоход Америкийн татварлын хүчин 40 тэрбум долларыг бол одоо хэлсгэлээ. Тэгээ энэ бол Америкт ямар давуу тал авч байгаа тийм. Энэ ямар ашигтай юм бэ гэдэг ийм асуудлыг бол одоо өсгөж гараад тавьж явах жишээтэй. Нөгөө талаар бол энэ дайн бол дуусахгүй юм дайнд. Энэ бол Вьетнам 2 болчлоо. Энэ дайнд бол
хитрхи Израилийн лоббид автчих одоо Америк улсын дайнд бол оролцлоо. Одоо дайнаас хэрхэн яаж гарах вэ? Зүг гарах гарцыг яаж олох вэ гэдэг асуудал одоо бас хүн дээр тавигдчих шиг байна л та. Тэгээ ямар ч үс энгийн хэлцэр бол байгуулагдлаа. За сүүлийн үед бол Дональд Трамп болоод Беньямин Нетаньяху хоёрын хооронд бол бие биенийхээ хурцаар шүүмжлэх ийм хандлага өнгө эсвэл нийлээд харагдсан. Аялангуяа тэр технологийн уулзалтан дээр бол Америкийн өнөөлөгч Трамп бол одоо Нетаньяхуг бас нийлээд шүүмжилсэн. Одоо над Левант ч одоо баг байш үлдэхгүй боллоо шүү дээ. Гэж ингэж одоо шүүмжилж байгаа жишээтэй тийм үү. Ер нь бол Ливан ойрох дорндын тэр Палестины бүс нутагтаар бол одоо хүмүүнлэгийн гамшиг гэдэг юм бол ингээд бол нүүлээ тийм ээ. Дэлхийн олон улсын байгууллагууд бас энд анхаарлаа хандууллаа. Израилийн явуулж. За Израилийн дотоод ч гэсэн бол юу гэдэг бас энэ дайныг шүүмжилсэн. За Нетаньяхугийн одоо явуулж байгаа бодлогот бол одоо хурцаар шүүмжлэх үнэ хайсвал зөндөл бол байгаа. Нетаньяхугийн өөрийнх нь одоо юу гэдэг авилгал хээл ахуйтай холбоотой хэрэгүүд бол хүртэл шүүхтэр бол одоо ингээд зарцаагдсан хэвээрээ бол байгаа. Дуудахгүй байгаа. Тэгээ улс оронд бол онцгой нөхцөл байдал үүсэх учраас бол түүний асуудлууд бол хойш нь тавигдсан. Иймэрхүү улс төрийн асуудал бол байна. За миний санаж байгаагаар бол Английн ерөнхий сайд байсан Тони Блэр бол Нетаньяхуг маш хурцаар шүүмжилсэн шүү дээ. Энэ хүн өөрийнхөө улс төрийн карьерийг устгахын тулд одоо юу гэдэг ийм ажиллагаа уртсахын тулд энэ ажиллагааг бол явуулж байна ч гэдэг юм уу. Иймэрхүү өнцгөр одоо тайлбарлаж байгаа юм бол би. За гэхдээ Израилийн олон нийт бол одоо юу гэдэг ерөнхий сайдын явуулж байгаа энэ бодлого үйл ажиллагааг бол дийлэнх олон хоног үндсэнд бол дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл Израиль улс тусгаар тогтнохын тулд тусгаар тогтносон аюулгүй байдлаа хангахын тулд Израилийн иргэд бол юу гэдгийг аюулгүй амьдрахын тулд энэ Хамас, Хизбуллах энэ бүлэглүүдийг цооноос нь санхүүжүүлээд байгаа энэ Ираны дэглэмийг одоо юу гэдгийг дарах ёстой гэдэг ийм байр суурийг байнга л илэрхийлж байгаа. За нөгөө талаар бол Америкийн нэгдсэн улс болоод одоо Израилийн холбоотнууд бол одоо Ираныг бол бас хитрхи одоо дутуу үнэлсэн юм шиг бол юм хандлага бол сая таны байдлаар харагдлаа тийм үү. Иран бол Ирак биш. Иракаас хэд дахин том газар нутагтай. Ирак 20 сая хүнтэй бол Иран 90 сая хүнтэй тийм үү. За тэгээ Ираныг дотроос нь задлах, за Иранд одоо хуурай замаар зэрэг оруулах гэдэг янз бүрийн хөлбөрүүд бол үндсэндээ бол яригдчих. За одоо ч гэсэн одоо юу гэдэг өчигдөр уржигдэрхэн гэдэг ч юм бол Курдийн тусгай хүчнүүд бол Ираны хусгал гаварттай одоо мөргөлдсөн ийм асуудлууд бол гарч байна. За тэр бол мэдээж бол Иран дахь биш, Ирак дахь Курдийн одоо автономт тойргийн тэнд Курдийн одоо бас зэвсэг хүчнүүд бол бий. За эдгээр бол одоо бас Ираны хил рүү орж ирэх хандлага үүдэх, за хусгал гаварттай хамт одоо мөргөлдөх ийм хандлага бол үндсэндээ бол гарч байна. За тэгэхээр энд бол одоо юу гэдэг би бас юм томоохон цэргийн ажиллагаа явагдахад бол бас арай эртөө он болов гэж бодож байгаа. Та түрүүн бас ярианыхаа дунд дурдлаа Ираны бас сэргээн босголтын талаар. Тэгэхээр бас сэргээн босголтын талаар бас 300 тэрбум долларын одоо хөгжлийн хөрөнгө оруулалтын сан бас бий болох талаар бас мэдээллүүд явж ирсэн. Тэгэхээр энэ нөхцөл ямар хөө бол энэ эргээд одоо Иран улсад цаашдаа хэр одоо сэргэлт болох бол. Яг нь тэр 14 зүйлтийн гэрээний нэг том чухал заал нь Иранын сэргээн босголтын асуудал. 300 тэрбум долларыг одоо Иранд хөрөнгө оруулалт хийж сэргээн босгох. За ер нь бол Тегеран хотын төв бол үндсэндээ бол Газын зургаас ялагдахгүй болсон гэдэг юм бол яригдчих. За тэгээд Америкийн нэгдсэн улс болоод Израилийн тусгай орчин бол нийтдээ Ираны 1200 орчим одоо төрийн болоод сэргийн объектуудад одоо цохилдог эдгээрийг бол устгасан гэдгийг бол мэдэгдэж байгаа. Тэгэхээр бол 20 сая хүнтэй хотод 1000 гаруй одоо томоохон барилга байш устжээ л гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгвэл бол Тегеран хотод бол амьдрал бол одоо хэм үргэлжилж байна. За тэгэхээр гэрээний хамгийн чухал заалт нь бол энэ сэргээн босголт бол одоохондоо бол биш 90 бэрээ. Одоо ерөөсөө хамгийн чухал заалт бол тэр ормозын хоолойг чөлөөлөх. Ормозын хоолойгоор одоо юу гэдгийг нефтийн танкерууд болоод одоо худалдааны хөлгөөн онгоцыг чөлөөтэй зорчдог л байх хэрэгтэй. За энэ дээр бол бас үл ойлголцлууд бол байна. Сингапурын худалдааны онгоцонд бол одоо бас Ираны талаас бол довтлсон шүү дээ. Довтлжуулаад тэрийг бас сониолоо. Тэгээд энэ хоолой дээр бол одоо юу гэдгийг хэн инхийг сахиулах юм бэ гэдэг асуудал бол одоо яригдж байна. За энийг бол хэрхэн яаж чөлөөлөх вэ гэдэг бол Иран бол хуучин шигээ бол ингэж явахгүй. Энд бол одоо нэвтэрч байгаа бол татварууд л. За хоёрт Ираны зааж өгсөн одоо координатор маршрутаар бол одоо хөлөг онгоцол одоо нэвтэрнэ гэдгийг бол хэлж байгаа. За Америкийн нэгдсэн улс энийг бол бас арай өөрөөр ойлгож байна. За Иран бас өөрөөр ойлгож байна. За энэ булангийн орнуудад бол бас нөхцөл байдал нэлээд хүнд тийм ээ. Булангийн орнууд ч юм бол
ер нь бол нефтийн гэдэг үеэсээ бол бид нар бол гарчлаа. Одоо бид нар бол хөрөнгө оруулалт аялал жуулчлал за тэр дундаа бол одоо юу гэдэг интернетийн хаб тийм ээ. Технологийн одоо гол төв болох энэ шатлууга орлоо гэдэг бол мэдэгдээд ингээд ажиллаж яасан. Гэтэл бол одоо энэ дайнаас болоод тэр хөрөнгө оруулалтууд үндсэндээ бол зогссон. Дубайн одоо супер молууд тэр аялал жуулчлалын одоо юунууд өнхөндөө бол зогссон. За гэхдээ бол Сауди Арабын нэгдсэн Эмират улс чинь бас нөгөө хоолойг ашиглах, нөгөө болон руу одоо гарах, улаан тэнгис рүү одоо гарах ч гэдэг юм уу, ийм арга замууд бол бас ажиллана л да. Ярилцлагын төгсөлд танаас асуухад ер нь Ормозын хоолойноос гадна усан замын тээвэрлэлтийн choke point буюу энэ боомдлтын цэгүүд бол ер нь хэд хэдэн цэгүүд байдаг гэж үздэг тийм. Тэгэхээр ер нь олон улсын харилцаан дээр ер нь цаашдаа энэ Иран болон Америкийн нэгдсэн улс Израилийн үүсэж байгаа асуудлын дараачаар энэ тээвэрлэлтийн энэ чухал цэгүүдийг ер нь хэрхэн яаж харж үзэх бол энэ дээр ямар нэгэн одоо өөрчлөлт гарах болов. Та энэ дээр бас юу гэж байна? Энэ дээр бол зөвхөн миний харж байгаагаар томоохон өөрчлөлт бол гарахгүй байна. Ер нь бол дэлхийн дүүхийг ингээ харахаар хин худалдааг хэмжээнд тэр л одоо дэлхийн хамгийн супер гүрэн л байж байгаа. 13 дугаар зуунд монголчууд торооны замыг бол хэмжээсэн. Өөрөөр 13 дугаар зууны үеийн одоо торооны зам гэдэг нь өнөөгийн ормоцоо олол гэсэн үг. Тэрийг монголчууд хэмжээсэн учраас бол дэлхийн эзэнт хүрэн бол байсан. Өнөөдөр ялгаа авахгүй дэлхийн далай тэнгисийн том портууд худалдааны гол зангилаа усан тээврүүдийг хин хэмжээнэ гэхэлэр бол дийлэнх нь бол Америкийн нэгдсэн улсын хяналтанд л бол байгаа. Тэгэхээр энэ хяналт бол цаашаа үргэлжлэх баг. Тэгээ энэ дээр хэрхэн яад одоо тохирох вэ гэдэг асуудал бол байгаа. За гэхдээ энэ бол одоо тийм хурдан хугацаанд бол биелэгдэхгүй баг. Одоо Иран, Америкийн болоод Израилийн асуудлын харахад энэ бол одоо түр хугацаанд гал зогссон, дахиад ширүүсч магадгүй, дахиад нэг 2-3 жил одоо ингээд нэг тийм унтаа байдалд орж магадгүй. Тэгтээ бол маргаан бол дуусахгүй. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бид ойрхон орнын асуудал буюу ер нь Иран, Израиль, Ираны хооронд явагдаж байгаа инхий хэлэлцээрийн талаарх мэдээллийг судлаачийн байр суурийг та бүхэнд үргэлжлүүлээд та бүхэн анхаарах 3 тоо болон бол хүргэхээр студид Совда ажиллаж байна. Өглөөний мэндийг хүргэе Совда. Өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр миний онцолж байгаа хамгийн ихний тоо гэвэл 250 гэдэг тоо. Тэгэхээр за өнгөрөгч Бямб гарагт за Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын өдөр буюу за Америкийн одоо төрсөн өдөр гэж нэрлэгддэг 250 дахь жилийн одоо ой болж мөндөрлсөн байна. Тэгэхээр за 2025 оны хувьд гэх юм бол за тухайн өдөр бол Америкийн нэгдсэн улс даяараа 15.5 тэрбум доллар өргөдөг зөвхөн тухайн өдөрт зориулж зарцуулалт бол гарсан байна гэдгийг судлаачид бол гаргаад байгаа юм. Тэгэхээр үүний задаргааг хараад үзэх юм бол за энэ дунд хоол хүнс бол за 9.4 тэрбум долларыг эзэлж байна. За арх болон шингэн хүнс болон алкогольны төрлийн хувьд бол 3.8 тэрбум доллар. За зөвхөн солиотны хувьд гэх юм бол 2.2 тэрбум гаруй долларыг бол зарцуулсан гэдэг судалгаа бол гараад байна. Тэгэхээр 2026 оны хувьд бол мэдээж жилийн онцлогтой 250 дахь жилээ бол байгаа. Тэгэхээр яг үнийгээ дагаад бас судлаачдын тооцоололоор бол энэ жил 15.5-аас хэд дахин ерөөдөө өссөн байх магадaltaй гэдэг тооцоолыг бол хэлээд байна. Тэгэхээр Филадельфия хот бол за энэ баярын хамгийн том ашиг хүртэгчийн хувьд бол 2026 онд бол болохоор байна. Тэгэхээр 2026 оны аялал жуулчлал тухайн хотод 1.3-аас 2.5 тэрбум долларын цэвэр эдийн засгийн нөлөө үзүүлнэ гэж бол судлаачид бол үзээд байгаа. Тэгэхээр хот бол өөрөө 620 сая долларыг бол зарцуулна гэдэг бол хэлээд байгаа. Бөгөөд за Вашингтон хотын хувьд бол за жуулчны захиалга өмнөх оноос 8.1-ээр бол өссөн. За өдрийн дундаж үн бол 137% өссөн. Мөн өмнөд Дакотад захиалгын хувь хэмжээ 6-аас 13% болж 2 дахин нэмэгдсэн. Ийм үзүүлэлтүүдийг бол харж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол за Бямб гарагт энэхүү баяр одоо таарж байгаа учраас за амралтыг бол Баасан гараг буюу 7 сарын 3-наас эхлүүлэн 3 өдөр тэмдэглэхээр ерөөдөө амралтыг бол гаргасан байна. Тэгэхээр үүнээсээ үүдэж бас нэлээд зардал бол өснө гэж үзэж байгаа. Харин гэхдээ гівч одоо сорилт бол цөөнгүй байгаа учраас хятадын солиот тавьсан 54% тарифыг бол бид нар бартаж болохгүй. Тэгэхээр Америкт орж ирж байгаа солиотны 99% нь бол дангаараа хятад улс бүрдүүлдэг. Тэгэхээр 54% тарифтай үдээд энэ жилийн солиотны зардал нэлээд их хэмжээгээр гарах юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За хоёр дахь миний онцолж байгаа тоо бол 3.8 тэрбум байна. Тэгэхээр за энэ болохоор түрүүний Америкийн нэгдсэн улстай холбоотой Трампын мем койнтой холбоотойгоор энэ тоог онцлоод байгаа. За тэгэхээр ерөнхийлөгч Трампын мем койноос бараг 1 сая хүн 3.8 тэрбум долларын алдагдлыг бол хүлээсэн гэдэг тоо баримт бол гарч ирсэн. Тэгэхээр криптовалютын дүн шинжилгээний Nansen компани тайлан дутагдсанаар за Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын нэрэмжит мем койн за худалдаа авсан бараг сая хүн 6 дугаар сарын эцэст гэхэд 381 тэрбум долларын хохирлыг хүлээсэн гэдгийг аль биесээр зарлаад байгаа. Тэгэхээр 148 саяас за
988,905 буюу за 3 худалдан авагчийн 2 нь алдагдуулсан. Ийм тоо баримтыг бол харж байна. Тэгэхээр өмнөд зэрэгцээгээр за Трамп өөрөө мем койноос 636 сая долларын орлого олсныг жилийн санхүүгийн мэдээлэлд бас зарсан байна. Тэгэхээр тэрээр бол 2025 онд 2.2 тэрбум гаруй долларын орлогыг одоо бүрдүүлж байгаа бас томоохон хэсэг бол энэ хэсэг бол тарж байна гэсэн үг. За тэгэхээр 3 дахь миний онцлж байгаа тоо бол за 111 байгаа. Тэгэхээр тодруулах юм бол за Goldman Sachs 111-ийн хэлцэлт зөвлөж за EMA буюу за ойрхот орнууд болон Европ, за Африкийн бүсийн орнуудын хилцлийн үнцний 44% бол дангаараа бүрдүүлж байгаа ийм тоо баримттай. Тэгэхээр энэ нь өмнөх жилийн 42%-аас өссөн бөгөөд 2018 оноос хойш одоо хамгийн өндөр өсөлт болоод байгаа гэсэн. Тэгэхээр энэ бүхэн за тухайн бүс нутгийн энэхүү хилцлийн зах зээл ер бусын хурцтай сэргсний үр дүн гэж мэргэжлүүд бол онцлоод байна. Тэгэхээр тухайн бүсийн нийт хилцлийн дүн эхний 6 сарын байдлаар 676 тэрбум доллар болж за өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгдсэн 19 жилийн бас дээд амжилтаа тогтоосон ийм тоо үзүүлэлтүүд бол харагдаж байна. Тэгэхээр Goldman-ы давуу талын ялангуяа томоохон хэлтсүүд бол тод илрээд байгаа бөгөөд тэрээр за одоо бүсийн 20 томоохон хэлтсийн 15-д оролцсон бөгөөд за түүний гол өрсөлдөгч болох за JP Morgan 13-ыг оролцсон. Ийм үзүүлэлтүүдийг олон өдөр онцлоод байна. Үзэгчтэй ажлын хөтөлбөр маань онцлог цочны хэсгээр үргэлжилж байна. Тэгэхээр бид яг одоо Unreal Games-ийн лигийн тоглогч нэг мэдтэй ярилцахаар бэлэн болсон байна. Өглөөний мэнд их мэндэ. За манай өглөөний мэнд өгье. Тэгэхээр өглөөний болсон Норвеги болон Бразилийн эсрэг тоглолтын дээр за нэмэх 3 оноо авч байр ууршилж 29 дугаар байранд шилжиж одоо байр ахиулсан байгаа. Тэгэхээр ер нь өөрийнх нь тоглох яг тактик юу байна? Ямар стратегиэр одоо тоглож байгаа вэ? Ер нь тоглолт эхлэхийн өмнө аль ялах магадaltaй том багуудыг аль төсгөө харж байгаа. Гэхдээ мэдээж бөмбөг бүрэх юм чинь жижиг багууд том багуудыг хаж явах тэнцэх ч юм уу таамаглаагүй маш их үр дүнуд гарч байгаа. Тэгээд аль болох тоглолт эхлэхийн одоо 1 цагийн өмнө гарааны бүрэлдэхүүн зарлагддаг. Тэгээд тухайн гарааны бүрэлдэхүүнээс харж байгаад одоо хамгаалалт нь илүү нэг талдаа сайн байна. Довтлохоо энэ баг нь илүү сайн байх боломжтой гэдгийг харж байгаад онооны хавцааг аль болох яг онж таахыг хичээж байгаа юм. Тэгэхээр одоогоор ер нь яг таамаглаас нь бас зөрсөн багууд байгаах. Ер нь хэр их багуудын одоо таамаглалыг зөрүүлв? Таамаглаас зөрсөн тоглолтууд нэлээд олон болж байгаа. Одоо жишээ нь шүгийн 32-т Парагвай Германийг хожно гэж хинч таамаглаагүй байх. Эсвэл одоо Кабо Верде, Испанта тэнцэн тийм жижиг багууд том багуудыг хожсон, тэнцсэн маш олон таамаглаагүй тоглолтууд гарч байгаа. Энэ дэлхийн аврагыг сонирхолтой болгож байгаа нэг хэсэг нь байх. Тэгээд ийм амттай одоо олон тоглолтууд гарч байгаа. Нэг талаараа миний таамаглал таарахгүй байгаа ч гэсэндээ үзэгч бидний хувьд энэ дэлхийн аврагыг олон сонирхолтой болгож байгаа нэг хэсэг юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь энэ удаагийн дэлхийн авраг шалралт тэмцээн ер нь өөрийнх нь хувьд ямар болж байна? За олон талаараа онцлогтой дэлхийн авраг болж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийнх нь яг дэмжиж байгаа Испани багаас гадна бас онцлог тоглогч за эсвэл шгшээ багаас дурдвал. Энэ дэлхийн авраг хамгийн одоо хэцүү байгаа зүйлс нэг бол цагийн хуваар нь байгаа. Одоо жишээ нь шөнө 4 цагт болоод одоо 9 цагт ингээд Англи, Мексикийн тоглолтыг одоо явагдаж байна. Энэ Америкт болж байгаа болохоор NBA-ийн тоглолтууд шиг өглөө болдог ч юм уу. Тийм болохоор яг ажилттай хүмүүсийн хувьд үзэхэд жоохон хүндрэлтэй байгаад байгаа. Тэгээд би бол Испани жигшөөгийг дэмжиж байгаа. Тэгээд мэдээж багийн гол тоглогч шилдэг Од Ламин Ямал байгаа. Би хувьдаа яг Испани Барселона клубыг дэмждэг. Тийм болохоор яг Испани клуб одоо Испани жигшөөгийн нийт тоглогчд ихэнх хувь нь Барселона клубын тоглогчд байгаа учраас энэ Испани жигшөөгийг дэмжиж байгаа. Тэгээд Ламин Ямал тоглолтод орж ирээд гаргаж байгаа импакт тоглолт тэр баруун зүгээрийг эзэгж байгаа хууралтууд, амжилтууд нь бол үнэхээр гайхалтай. Тоглолтын үзэн хин ч гэсэн энэ дэлхийн хамгийн шилдэг хөл мөгч гэдэгтээ марахад хэцүү байх гэж үзэж байна. Тэгэхээр одоо яг ингээд Unreal Games дээр яг лигийн тоглолтуудыг харж яхаар одоо нэг тооч хэлсэн өрсөлдөгч байгаа юу? Эсвэл чиний зорж байгаа яг байр байгаа юу? Тэр талаар хуваалцвал. Би анх Unreal Games эхлэхдээ нэг найзтайгаа мөрий тавиад за энэ дэлхийн аврагт босоход Unreal Games дээр хин нэг оноотой дуусах вэ гэд бооцоо тавьсан байгаа. Тэгээд манай найз одоо 14 дугаар байранд байгаа надаас зөв нь 15 онооны урд байгаа. Би тэгээ 29 дугаар байранд байгаа юм байна. Тийм болохоор юу ч гэсэн дэлхийн аврагт босохоос өмнө оноогоо зөв таамаглаад найзыгаа гүйцэж аваад тэгээд мөрийгөө л авах хүсэлтэй байна да.
Тэгэхээр ярилцлагынхаа төгсгөлд асуухад ер нь одоогийн байдлаар яг өөрөө чинь харж байгаагаар финалд үлдэх хамгийн өндөр магадлалтай за одоо 2 баг аль нь байна? Одоо яг шүүгийн 16-гийн тоглолтууд эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр алтан цомыг ер нь хэн өрөх бол чиний хувьд юу гэж бодож байна? Хамгийн хүчирхэг харагдаж байгаа дөрвөн баг бол мэдээж Франц, Испани, Англи, Аргентин дөрөв гэж бодож байна. Гэхдээ яг энэ дөрвөөс финалийн тоглолтод бол Испани болон Англи дахиж гарах юм болов сүүлийн Еврогийн финалд дахиж давтагдах болов уу гэж таамаглаж байна. Тэгэхээр урилга хүлээн авч бидэнтэй ярилцсан их мэддээ маш их баярлалаа. Бас цаашдын таамаглалуудад өндрөөс өндөр амжилт хүсье. За, баярлалаа. Үзэгчдээ ажлын хөтөлбөр өнөөдрийн онцлог мэдээний хэсгээр үргэлжлүүлж байна. Тэгэхээр бидний хамгийн ихэнд онцлог мэдээлэл бол Америк нэгдсэн улстай холбоотой. Тодруулах юм бол Америк нэгдсэн улсын өөр 39 их 80 долларыг давсан гэх юм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр энэ бол бас нэлээд богино хугацаанд бас ийм одоо үрийн хэмжээнд ингэж их өслөө. Тэгэхээр үүний гол шалтгаан юу байв? Тэгэхээр Америкийн хувьд ер нь бол энэ үрийн тааз гэдэг ойлголтыг бол одоо 1960 оноос хойш бол 79 удаа бол шинжилж байгаа. За 78 дахь шинжилсэн байгаа. 79 нь бол 27 онд гэж байгаа. Тэгэхээр одоогийн хүлээгдэж байгаа үрийн тааз хэдийн гэхээр 41.1 их 80 долларт хүрэх юм бол үрийн таазыг дараагийн одоо шинжилгээ хийнэ гэсэн. Тэгэхээр ер нь ягаад ингэж нэмэгддгийг гэхээр Америк нэгдсэн улсын одоо засгийн газар бол өөрсдийнхөө бондыг гаргана. Тэрхүү бондыг худалдаа авахч тал нь бол ерөнхийдөө улс орнууд. За түүнээс гадна өөрсдийн төв банк нь гэж байгаа. Тэгээ төв банк нь эргээд худалдаж авсан бондоо төлөлт хийхээр энэхүү одоо санхүүжилтөнд ороод буюу үрийн цикл нь илүү их одоо хурцсаад явж байгааг бол харж байна. Тэгэхээр 2020 оноос хойшоо ингээ харах юм бол баг өнөөгийн байдлаар бол 2 дахин нэмэгдчихэж байгаа өр нь. За яг ковидын өмнө бол ойролцоогоор одоогийн байгаа хэмжээнээс одоо баг талан буюу 22 орчим их 80-ийн өртөө байсан бол сүүлийн хэдхэн жилийн дотор 5-6 жилийн дотор бол энэ одоо нуурж байгаа үндсэндээ бол гол асуудал юм байна. Надад энэ өртөө холбоотой хэдэн сонирхолтой фактууд байна л да. Тэгээд ер нь бол Америк нэгдсэн улсын өөр түүхэнд ер нь ямархуу ийм улмруудыг үлдээж явж исэн юм бэ гэдэг мэдээллүүдийг харлаа. За 250 жилийн өн дээр 39 их 80 долларын босхийг давж байна те. За энэ 7 хоногт мөн одоо 30 жил болоо 10 жилийн бондын аукционууд явагдана. Тэгэхээр энэ аукционы дараа бас улам бүр нэмэгдэх болов те. Тэгэхээр энэ 1790 онд анхны төрийн сангийн нарийн бичгийн дарга Александр Хамилтон гэдэг хүн за тухайн үеийн тусгаар тогтнолын дайны өрийг нэгтгээд 71 сая долларын бондыг тухайн үед гаргаж Америк нэгдсэн улс анх удаа түүхэндээ өртөө болж байсан байна. За энэ нь бол яг одоогийн аншаар 2.6 тэрбум доллар орчим. За үүнээс хойш 1835 онд анх удаа өргүү байсан байна. За энэ нь бол ерөнхийлөгч Андрю Джексны үед бол өргүү байсан. За түүнээс хойш ингээл өр нэмэгдээл яваад идэг байсан. За иргэний дайн, дэлхийн 1-2 дугаар дайны дараачаар бол энэ өрийн асуудал улам бүр нэмэгдэж за дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 119% дээр бол 1946 онд бол ирж ирсэн байна. За харин 1950-аас 70 оны хооронд эдийн засгийн хүчтэй одоо өсөлтийн үед ер нь бол энэ өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах харьцаа бага зэргийн буурч эхэлсэн. За харин 1981 онд Рональд Рейганы үед бол Америк нэгдсэн улсын өр анх удаа 1 их 80 долларын босхийг бол давсан байна. За Америк нэгдсэн улсын анхны 1 их 80 долларыг хүрэхэд 200 жилиг 1 их 80 долларын босход хүрэхэд 200 жилиг зарцуулсан бол за 10 их 80 доллар хүрэхэд 30 жилиг. За харин 30 их 80 доллар хүрэхэд бол ердөө 14 жилиг бол зарцуулж байгаа юм байна. Буюу одоо өсөлтийн хурд бол улам бүр тэлсээр байгааг бол эндээс бол харж болохоор байна. За өнөөдөр бол одоо тус улсын мэдээж 250 жилийн тусгаар тогтнолын бол дугаар сарын 4-нд бол манай Улаанбаатарын цагаар амралтын өдрүүдэд бол болж өнгөрлөө. За энэ нь 39 их 80 доллар гэхээр өмнөх одоо 71 сая доллартойгоо харьцуулахад 55 мянган хувиар өссөн үзүүлэлттэй. Тэгээд ийм сонирхолтой фактуудын хувьд бол ийм мэдээлэлүүд байд юм байна. За үргэлжлүүлээд нэгэн компани тайлан танилцуулагдсан байгаа. За энэ бол одоо Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг гол угсрагч компани буюу Foxconn-ы тайлан танилцуулагдсан байна. Тэгэхээр Foxconn ямар тайлан танилцуулсан бэ? За бас Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг угсрахаас гадна бас Nvidia-гийн бүтээгдэхүүнүүдийг яг угсарч яг эцсийн бүтээгдэхүүн болгоход бол оролцдог ийм Foxconn гэсэн компани байгаа. Тэгэхээр өмнөх оны за 2 дугаар улирлын орлого нь өмнөх оны мөн үеэс 39.8% буюу бараг 40% өссөн ийм өндөр өсөлтийг үзүүлсэн маа. Тэгэхээр тус компани мэдээснээр бол 4-өөс 6 дугаар сар хүртэлх хугацааны орлого нь нийт 2.5 их 80 Тайван доллар буюу энэ ойролцоогоор 78.7 тэрбум Америк долларт хүрсэн байгаа. Тэгэхээр зөвхөн өнгөрсөн яг энэ 6 дугаар сарын борлуулалт гихтэл 52% өсөж за компани төвхөнд хамгийн өндөр дүнгийн шинжилсэн ийм амжилт үзүүлсэн байна. Тэгэхээр энэ өсөлтийн яг гол шалтгаан нь юу байсан бэ гэхээр мэдээж хиймэл оюун.
За тэгээд хиймэл оюуны одоо серверийн эрэлт нэмэгдсэн одоо өсөж байгаатай холбоотойгоор за үүний зэрэгцээ бас ухаалаг гар утасны борлуулж гисэн сайн байсныг одоо үр дүнд бол энэ компани одоо орлогын өсөлт бол ингэж нэмэгдсэн байна. Тэгэхээр Foxconn-ы хувьд гэвэл ирэх 3 дугаар улиралч гэсэн энэ өсөлтөд хадгална гэж найдаж байгаа ч гэсэн за дэлхийн бас геополитикийн нөхцөл байдал тогтворгүй эрсдэлтэй байгаа бас зах зээлийнхэндээ бол анхааруулсан ийм мэдээлэл байна. Мэдээж бол Foxconn-ы хувьд бол одоо Тайваны мэдээж томхон компаниудын нэг технологийн компаниудын нэг. Тэгэхээр Тайваны эдийн засаг бас энэ Foxconn болон TSMC гэдэг хоёр компанитай яг адилхан л ийм уялдаа холбоотой л яваад байгаа. Солонгос дээр бид SK Hynix, Samsung-ыг ярьж байгаатай адилхан тийм. За яг одоо 7 дугаар сарын 6-ны өдөр буюу даваа гарагийн өдөр тийм. За яг энэ өдрөөс хойш буюу одоо үндэсний их баяр наадамтай давхцуул манай монголчууд бол дотооддоо маш их аялдаг болчихсон тийм. Тэгэхээр яг энэ дараачаар дотоодын аялалтай холбоотой нэгэн тайлан мэдээ хүргэх гэж байна. Түүнээс өмнө хоёроос асуухад энэ жил ямар нэгэн дотоодын аялал төлөвлөж байна юу гэж бодож байна? Анх одоо хөсгөл явж үзэх гэж байна. Тэгээ хөсгөлийн аяллаа ер нь бол төлөвлөө явж байгаа. Миний хувьд болохоор хинтийн дадлал руу бас явах ийм одоо хүлээлттэй байна. Маш одоо догдолж байна. Яг тэгэхээр яг Монголын хамгийн бас ийм тайг хоссон ийм сайхан нутаг байгаа учраас ер нь бол ийшээ явахд бол маш догдолтой. Яг энэ мэтчлэн 2025 онд манай монголчууд давтагдсан доогоор 3.5 2 сая хүн одоо дотооддоо аялсан. Яг энэ талаарх тайлан мэдээллийг гарсан байгаа. Тэгэхээр энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өргөхээр сувдаа студид ажиллаж байна. За тэгэхээр түрүүн бас дурдлаа дотооддоо давтагдсан тоогоор 3.2 сая хүн бол аялал жуулчлалыг бол хийсэн байна гэж байна. Тэгэхээр үүний зэрэгцээгээр манай улсад 847,200 гаруй гадаад жуулчин ирсэн. За 2024 оноос 119,800 хүнээр одоо өссөн ийм үзүүлэлтүүд бол байна. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалын газар зүүн хувьд за хамгийн их зорьсон 2025 онд аялжсан аймгийн хувьд бол Ховсгол аймаг оргоо тодорхойлсон байна. Тэгэхээр 328,600 хүн бол тэнд аялсан байна. Тэгэхээр хоёрдугаарт бол за Архангай аймаг 265,000 гаруй хүнээр орсон байна. Харин гуравт бол за Улаанбаатар хот 211,000 гаруй жуулчингаар гуравт орсон байна. Харин хамгийн бага жуулчин зорьсон аймгийн хувьд бол за Говьсөнбөр аймаг бол тодорхойлогдсон байна. Тэгэхээр дотоодын жуулчдын аяллаа гол зорилго бол за байгалийн үзэсгэлэнт газрыг үзэх хэлбэр дамгаалдаг. Тэгэхээр давхарцсан тоогоор за байгалийн дурсгалт газрыг үзэх зорилготой аялсан жуулчдын тоо 1.4 сая төрсөн. За нийт аяллаа 43% бол эзэлж байна гэж энэхүү тойм мэдээ бол хэлж байна. Тэгэхээр зарцуулалтын хувьд бол сүүлийн 1 жил дотоодын жуулчид нийт 2.6 их 80 төгрөгийг бол дотоодын аялалд бол зарцуулсан байна гэдэг тоон судалгааг бас хүргүүлээд байна л да. Тэгэхээр үүний дотор 47,500 хүн тур операторын үйлчилгээг авч нийт 27.9 тэрбум төгрөг төлсөн бол энэ нь одоо түрүүний нийт зардлын 1.1%-ийг л бүрдүүлж байгаа юм байна. Тэгэхээр нэг дотоодын жуулчид тур операторын үйлчилгээнд дунджаар 586,000 төгрөгийг зарцуулдаг юм байна. Тэгэхээр эндээс харахад дотоодын жуулчид дийлэнхтэй биедан за одоо тур операторын үйлчилгээ авахгүйгээр аялдаг гэдгийг харж болж байна. Тэгэхээр гадаадын жуулчдын урсгалыг танилцуулах юм бол за манай улсыг зорьсон гадаадын жуулчдын дийлэнх нь буюу 91.5% нь за хувийн зорилгоор ирж сонирхож аялдаг байна. Харин үлдсэн 8.5% нь бол за албан болон ажлын шугамар ерөөдөө ирдэг юм байна гэсэн бас тоон үзүүлэлтүүд харагдаж байна. Тэгэхээр усаар нь авч үзэх юм бол за Орос, Хятад болон Өмнөд Солонгос улсууд нийт ирсэн жуулчдын 77.1%-ийг дангаараа бүрдүүлж байгаа бол за хамгийн бага хувийг эзэлж байгаа Франц, Беларусь зэрэг улсууд бол байгаа юм байна. Тэгэхээр гадаадын жуулчдаас орсон орлого 2024 онд 1.7 их 80 төгрөг байсан бол за 2025 онд 1.9 их 80 төгрөг болж өссөн 17.4% орол өссөн юм үзүүлэлттэй. Тэгэхээр нэг гадаад жуулчдаас дунджаар 4.6 сая төгрөгийг бол за орлого манай улсад бол орж ирдэг юм байна гэдэг нь 2024 оны хувьас за 2024 оноос 9.4% өссөн ийм үзүүлэлт байна. Тэгэхээр за улирлын онцлогийг бас товчхон танилцуулъя. Тэгэхээр мэдээж 6-аас 8 сар бол за аялал жуулчлалын бас томоохон зуны сар одоо зуны улирлын томоохон сарууд бол байдаг. Тэгэхээр дотоодын аялал жуулчлалын хувьд бол 7 сар буюу за наадмын амралтын үеэр бол дотоодын аялал жуулчлал нэлээд өндөр байдаг бол за гадаадын жуулчдын хувьд бол 8 сар бол нэлээд өндөр байдаг юм байна гэдэг тоон судалгааг харж болж байна. Тэгэхээр эсвэргээрээ 11-ээс 4 сарын хувьд бол за манай улсын аялал жуулчлал хамгийн бага жуулчдыг хүлээж авдаг юм байна. Тэгээ маш сонирхолтой тоо мэдээлэл. Тэгэхээр зуны улирал бас эхэлж байгаатай холбоотойгоор зөвхөн манай Монгол улсад гэлтгүү дэлхийн нийтээр аялал зугаалга, амралт зугаалгын цаг эхэлж байна, сезон эхэлж байна. За харин яг үүнтэй холбоотойгоор за томоохон одоо ундааны сүлжээ газрууд буюу Starbucks тэргүүдэд томоохон кофений компаниуд, тэгээ кофений үйлчилгээ үзүүлэгч компаниуд өөрсдийнхөө цэсийг шинжилж эхэлсэн байна л да. Энэ улиралтай холбоотой юутай холбоотой шиг. Өөр нэг тренд үү? Тэгэхээр бас энэ сэдвээр орохоос өмнө та хоёроос асууя. Манай хоёроор нь ямар төрлийн кофе уух дуртай вэ? Эспрессо.
За би бол тийм американо бол ер нь илүүдлэг байдаг та. Тэгэхээр яхаар офис ажилтнууд учраас бас тий би ч гэсэн ер нь бол сүүлийн үед американо уудаг болцсон. Тэгээ өмнө нь бол сүүдэг кофе уудаг байсан. За тэгсэн чинь дэлхийн нийт кофений чиг хандлага хаашаа эргэж байгаа гэхлээр за кофе байж болно. Гэхдээ одоо уламжлалт одоо латте гэдэг ч юм ингээд бидний мэдхийн кофеноос гадна жимсний амт оруулагч болон за cold foam буюу одоо хүүтэн хөөс гэдээ орчуулчих. Дээр нь ингээд одоо нэмэлтээр хөөс гардаг. За тэр хөөс нь бүр жимсний амттай тийм одоо уух зүйлс тренд болж бас энэ зэсийг ерөн шинжилгээд хүргэж байгаа юм байна л да. За тоон үзүүлэлтээс дуртахад бол 2024 оны сүүлээс хойш бол Starbucks-ын гаргасан нийт одоо шинэ уух зүйлс ундаа амттнуудын 60% нь ямар нэгэн байдлаар жимсний амттай байсан маа. Тэгэхээр хэрэглэгчид яаж байгаа вэ гэхээр кофений гашуун амтыг жимсний одоо сэргийг гоё чихэрлэг амттай хослуулахын сонирхол бол эрс нэмэгдэж байгаа гэж харж болно. За тэгээд урд нь бол зөвхөн одоо ийм цай эсвэл ийм refresher төрлийн ундаанд ашигладаг байсан бөөрөлцгөн, манго зэрэг одоо ийм төрлийн жимснүүдийг бол одоо яг юм хөөсөн хэлбэрт оруулаад кофений дээр тавиад ч юм уу ингээд хоёр өөр амтыг нэг дор мэдрэх юм боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр cold foam-ын талаар баг зэрэг дэлгэрүүлэхэд хүүтэн хөөс нь анх 2014 онд бол яг бүтээгдэхүүнд одоо ашиглагдаж ингэж уух зүйлд бол хэрэглэгдэж эхэлсэн. Тэгээ энэ бол мэдээж creamy одоо ийм илүү зөөлөн ийм одоо амтыг оруулахын тулд бол ашиглаж эхэлсэн маань. Тэгэхээр өнөөдөр бол кофе шопор үйлчлүүлэгчдийн за уух зүйлсээ яг өөрөөхөө өөрчлөн захиалж байгаа буюу customize хийж байгаа яг нийт захиалгын 3-1-ийг нь яг энэ хүүтэн хөөстэй уух зүйл бас эзэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол бас их сонирхолтой. Тэгэхээр үүнийг дасан бас кофе шопуудын одоо шинэ стратеги юу байна вэ гэхээр яг Starbucks шиг одоо шинэ бүтээгдэхүүнүүд одоо хошруулсан бүтээгдэхүүнд гарч эхэлж байгаа. Тэгээд Starbucks-ийн одоо олон улсын бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Данагийн хэлж байгаагаар бол хүүтэн хөөс нь за кофений үндсэн амтыг дарахгүйгээр гэхдээ дээр нь арай өөр нэг сонирхолтой амтыг давхарлаж одоо өгдөг учраас хамгийн одоо шилдэг аргад одоо шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнийг одоо бий болгоход нөлөөлж байна гэж одоо хэлсэн байгаа. Тэгэхээр компаниуд бол хэрэглэгчдийн энэхүү одоо захиалга сонирхолд одоо тулгуурлан цаашдын бас зис за бүтээгдэхүүний одоо төрлөө одоо хөгжүүлж эхлэх байгаа нь бол одоо дурын нэг кофе шоп руу ороод харахад бас харагдах байхаа гэж бодож байна. Маш сонирхолтой мэдээлэл кофений соёлд бас маш том өөрчлөлт чиг хандлага гарч ирж байгаа юм байна. Тэгэхээр ажлынхын хөтөлбөрийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж өгөн үзэгчтэй бид хөрөнгөний зах зээл болон технологийн салбар мөн бизнесийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Энэ удаагийн дугаар та хамт байсан. Та бүхэнд баярлалаа.